Хоёрдугаарт үе шат руугаа оръё за. Хоёрдугаар үе шат нь юу вэ гэхлээр үн цэнэ зах зээл бүтээх. Энэ бол асар том хэсэг. Миний нөө түрүүн үн цэнэ гэж яриад байсан шүү дээ, тий? Тэрний маань нэг энэ дотор айгүй их юм багтж байгаа за. Тэгэхээр би энэ сая ингээд дурдаад явъя. Тэгэхээр миний бизнесийн санаа зах зээл төлтөө юу тэр айгүй чухал байхгүй юу? Хүн одоо хичнээн өөрөө чадвартай байгаад юм хийлээхэд тэрэн зах зээлд үн цэнэ хүрч чадахгүй, тэрийг үнэлүүлж чадахгүй болвол юуг байхгүй хичнээн өөрөө мундаг байгаад айгүй олон мундаг доктор философийн зэрэгтэй мөртлөнгөөсөө тэр нэг хүнд хэрэгцээтэй юм байхгүй хүнд яаж ашиглагдах нь мэдэгдэхгүй тэ тэгсэн мөртөө бид нэр хөлсөө гойжуулаад ажиллаад байдаг тэгээ цалингаас цалингийн оронд өндөр нүдний шилхтэй зузаан нүдний шилхтэй хүмүүс яваад байдаг тэгэхээр зах зээлдээ бид нар юм бүтээж яж тэрнийхээ үр шимийг мөнгөөр хүртэх учиртай байхгүй юу тэрийг бид нар бүртгэхийн тулд бид нар өөрсдөө бас тэр талаар яг үндээр зах зээлийн талаар үнэн одоо бодит юу ойлголт олж авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Миний бизнес санаа зах зээл төлтөө юу гэдгийг үнэхээр шалгаж үзэх хэрэгтэй байгаа. Тэ? А зах зээлд эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн би хийх гээд байгаа мөн үү? Би одоо түрүү хүсэлч дуртай юм гэж ярьж байсан шүү дээ, тэ? Дуртай юм маань яг үндэ зах зээл одоо миний бизнес санаа энэ мөн үү? Энэ ямар төрлийн бизнес санаа? Энийг одоо хэрэгжүүлэх эрхүү худалдаж авах уу, тэ? А зах зээлд эрэлт хэрэгцээтэй энэ бараа мөн үү? Хүмүүс үүний төлөө мөнгө төлөх үү? Хэн зориулагдсан? Би дөрөвний эмгтэн хүн бол эмгтэн хүн, эрэгтэй бол эрэгтэй, тэ? Ямар хүний үс засах уу гэдээ ялгаж салгаж гаргаад ирсэн шүү дээ, тэ? Энэ хүмүүс хаагур юу хийдгийг, тэ? Яа хүмүүсийн ямар бэрхшээл өнөдр байгаад энэ хүмүүсийн бэрхшээл нь юу байгаад байгаа юм, тэ? Хүмүүс юу хүсэж байна? Би тэрийг мэдэхгүй болвол үн цэнэ би бүтээж чадахгүй байхгүй юу? Тэ? Манай бараа бүтээгдэхүүн ямар бэрхшээлийг шийдэх вэ? Өрсөлдөгчд бий юу? Хин одоо тэдэнд тусалж байна өнөөдөр энэ хүмүүстэй ийм бэрхшээлтэй хүмүүст өнөөдөр хин тусалж байна. Тэгвэл би тэр хүнд хамжилцаа тусалцуул яах вэ? Тэр утгаар нь бид нар харуул зах зээлийн үн цэнэ бүтээхэд бид нар энэ асуултуудыг тавих хэрэгтэй байгаа байхгүй. Өнөөдөр зах зээлд байгаа боломж юу байна? Тэ? Бага боломжууд нь юу байна? Яаж хөрвүүл хүмүүс сайн төгөөх үү? Тэ? Энэ бол зах зээлийг бүтээхийн тулд нөгөө зах зээлийн судалгаа гэж яриад байсан шүү дээ. Хиний яриад байсан. Бат сүрэнгийн ярьжсэн тий тэр чи яг эндээс гарч ирж байгаа байхгүй юу? Зах зээлээ бид нар таньсныхаа дараа тэрнтэйгээ тохирсон үн цэнийг бид нар бүтээж байгаа байхгүй юу? Зах зээл байхгүй газар үн цэнэ бүтээн гэд юу аавал бид нар айгүй их өөрөөсөө нөөц үн цэнтэй юм гаргаад байгаа мөртлөөсөө тэр нь хүмүүст хүрч чадахгүй бид нар яг тэр ур чадвартайгаар нөхөн гэсэн үг байхгүй юу? Тэ? Ур чадвар чи өөр хүмүүст нөлөөлөөд ашиглагдаад амьдралд хэрэглэгдээд явах тусмаа таны төрөвч чинь зузаарна гэсэн үг байхгүй юу? Тэ? Ойлгомжтой юм хүмүүсээ. Тэгэхээр өөрийнхөө үн цэнийг ур чадвартайгаа юу гэдэг. Би одоо мөнгө ба миний үн цэн номон дээр штэ тий. Нэг зах зээлийн үн цэний матриц гэдэг аюу гайхалтай юм өгсөн. Тайлбарлсан байгаа. Номон дээрээс юу яжаад ном үзүүлээ тий заяа. Зах зээлийн үн цэний матриц. Ур чадварын үн цэн. За 243 байна заяа. Алхам 22 бичээд аваарай. Гэртээ энэ номоо юу байгаа заяа. Алхам 22. Ур чадварын үн цэн гээд. За би өөрийгөө харуулъя заяа. Өөрийгөө харуулъя. Таг өөрийгөө харуулах гэж байгаа юм. Окей. За намайг харж байна тий. За энэ хэсэгтэй. Энэ та нарын хэлсэн харагдаж байна. Харж ирэх байна. Миний нүур харагдахгүй байна уу? За. За зах зээлийн үн цэний матриц гээд хоёрыг хайрцаг нь 2 гэсэн юм матриц байгаа байхгүй энэ зураг. Уншиж чадсан уу бүгдээрээ? Уншихдаггүй байна. Уншихдаггүй байна. За энэ доотлолт нь шүү дээ би тайлбарлаад өгчээ заяа. Энэ юуны дээдлэлтэн зах зээлийн үн цэний матриц гэж байгаа. За энэ матрицыг би Apple компани нөгөө сургалтын дээр би сурж байгаад заалгасан байхгүй юу? Тэгээ тэрнээс хойш надад бас мартагддаггүй би аюу олон бизнесүүдээр яг энийг л ашигладаг. Тэгэхээр таны уур чадварын үн цэн гэдэг нь энэ дээшээ явж байгаа юм. Дээшээ Y гэдэг шүү дээ. Дээшээ X, Y гэдэг юу чинь дээшээ явдаг шүү дээ. Таны уур чадвар чинь ингэж дээшээ өсөх хэрэгтэй байхгүй юу? Тэ? Тэгээд зах зээл чинь ийшээгээ байгаа байхгүй юу? Зах зээлийн эрэлт хэрэгцээ чинь энэ хоёрын зааган дээр явж байгаа гэсэн. Таны уур чадвар өндөр болвол та тэрнтэй тохирсон хэмжээний зах зээлийн үн цэнтэй тохирсон хэмжээний зах зээлийн эрэлт хэрэгцээтэй тохирсон хэмжээний үн цэнтэй байж аж ур чадвартай байж аж
таны төрөл чинь. Тэгэхээр хамгийн сайн нь нь штэ тий. Энэ 4 дахь үе шатахгүй эрэлт хэрэгцээ ихтэй ур чадвар өндөр ийм талбар дээр та байрлах хэрэгтэй байхгүй юу? Таны бизнес тий. Та өөрөө үнцэн өндөртэй тий. Таны ур чадвар өндөр байх хэрэгтэй. А тэгээд хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тэр дээр ур чадвар чинь нийцэх хэрэгтэй байхгүй юу? Тэ? А хэрвээ таны ур чадвар муу бол хүмүүсийн эрэлт хэрэгцээ бага бол таны төрөлч нэмгэн байна гэсэн үг. Тэ? Таны мэддэг чаддаг юм хинт чирэггүй. Тэгэхээр одоо Монголд байж байгаа ихэнх бизнесүүдийн нэг гэдэг талбарт яваад байгаа байхгүй юу? Юу гэхээр ганцхан 8 ажил дэлгүүрийн дангуу ажилладаг хүмүүс. Тэгэхээр яаж ин үнцэн нэмэгдэхгүй байгаасаа та өөрөө чаддаг юм байхгүй. Тэ? Тэгэхээр би тэрийг тайлбарлаад одоо нэг нэгээр энэ матрицыг жоохон тайлбарлаад өгье за. Тэгэхээр эрэлт хэрэгцээ багтаа заяа ур чадвар эрэлт хэрэгцээ багтаа ур чадвар муу гэдэг чинь та өөрөө чаддаг юм байхгүй юу чаддгаа эсвэл мэдэхгүй ямар үнцэнтэй юм гаргаж байгаагаа мэдэхгүй. Тэгэхээр та нэг бараа бүтээгдэхүүнийг нөгөө бараа бүтээгдэхүүнээр борлуулж байгаа байхгүй жоохон үн нэмээд тэ би энэ тасаа авах. Орой олч 4-5 цаг. Окей. Тэгэхээр ингэж байгаа. За тэгэхээр ийм байгаа байхгүй юу? Ур чадвар өндөр байна гэдэг чинь ийм байгаа. Эрэлт хэрэгцээ муутай учраас тийм учраас бид нар одоо 90-ээс бараа зөөдөг ч юм уу те. Тэгэхээр нэг хитгэн төрний ашигтай тэр нь 2-3 өсрээд нуурна. Тэр нь зөвөр тээврийн зардалтаа битээд юм шингээд байхгүй болчихж байгаа байхгүй юу? Тэ? Одоо хөдөөнөөс харуулж ирлээ гэхэд хэрчээл хідэн шиг болгоод нөгөө махны чинь үн чинь замын зардалтаа шингээд олигтой ашиг байхгүй. Ойлгож байна үү те? Тэгэхээр олигтой шингэсэн таны хийж байгаа хувь нэмэр гэж олигтой юм байхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг бараа бүтээгдэхүүнийг нөгөө хэлбэрлэв бид нар одоо том нэг юм жижигхэн хэсэг хуваагаад зарж байгаа бөөний юм аваад хідэн шиг байж байгаа үнцэн бүтээгээд авах юм үндэ байхгүй. Таны хийж байгаа үнцэн гэдэг ахын байхгүй байгаа байхгүй. Хүний асуудлыг шийдэж байгаа биш. Тэ? Тэгэхээр их бизнесүүд тэгж явдаг учраас мөнгө ч байхгүй, тэ үнцэн ч байхгүй. Тэр хүний байхгүйсэн ч өөр бас нэг тэнийг нь хурж ирээд яг адилхан юм хийгээд явахгүй. Тэ? Таны хийхгүй байлаа гэхэд энэ зах зээл бүр болохгүй болоод ах юм байхгүй. Тэ? За хоёрдугаарт нь болохоор та эрэлт хэрэгцээ багтаа ур чадвар өндөртэй. Одоо жишээ эрэлт хэрэгцээ багтаа юмыг аягүй хийж чаддаг. Таны ур чадвар ихтэй сургууль төгссөн одоо эдийн засгийн мэргэжилтэй гэж бодъё. Эдийн засгийн юутай. Эсвэл одоо юу гэм бизнесийн удирдлагын мэргэжил төгссөн гэж бодъё. Нэг мундаг диплом байгаад байдаг. Эрэлт хэрэгцээ байхгүй. Ойлгож байна уу санаа? Тэгэхээр ихтэй сургууль бид нар хичнээн сурлаа гэж бид нар зах зээл дээр гаргаж ирж нөгөө бодит амьдралаас тусгай байгаад ингэж яриад байгаа шүү дээ тий. Тэр чи яг энэгээр тодорхойлогдоод байгаа байхгүй юу? Эрэлт хэрэгцээ бид нар өөрсдөө одоо тийм одоо хүнд хэрэггүй юм баахан айгүй олон жил сурцсан ашиггүй юм уу тий амьдрал дээр юу хийх гээд байгаагаа мэдэхгүй хаана очих гээд байгаа дараа нь юу болох гээд байгаагаа мэдэхгүй юм гэдэг учраас баахан үн цэнгүй юмыг өөртөө олоод авцсан баахан хэрэгтэй ирэхгүй батлнууд үнссэн баахан илгээсэн чанартаач биш чанаргүй ч нэг юм тий баахан дипломтой болсон тэрийг юунд хизээ эргэлэх юм гэхгүй тэ баахан нөгөө сургалтанд суудсан тэр нь ашиггүй амьдрал дээр ерөөсө хэрэглэгддэг юм байхгүй тийм байх жишээ нь тий Тэгэхээр би ийм талбар руу энэ хоёр дахь талбар нь тэр байхгүй юу одоо энэ дөнгөж сая эрэлт хэрэгцээ арай өндөр гэж яриадсан шүү дээ тий таны уур чадвар жоохон өсөөл гэсэн мэт зах зээлийн эрэлт хэрэгцээ байхгүй бол яг одоо энэ ихтэй сургуульд яваад янз янзын юм хийгээд яваад байгаа хүмүүсийн стил энэ байхгүй юу энэ талбар энэ байхгүй ойлгомжтой үү те? Энэ талбар тэнэг байгаа зү те? Мөнгөч байхгүй нөө халаас нь хоосоо оюутнууд байхгүй юу? Окей? За дараагийнх нь 3 дахь нь энэ арай жоохон дээр дэн заяа. 3 дахь нь арай жоохон дээр дэн заяа. Эрэлт хэрэгцээ ихтэй мөртлөнгөөс үнцэн байхгүй. Талбар. Энэ 3 дахь нь тэрний юу гэхээр одоо жишээл гар утасны компани ч юм уу те нэг сүртэй эрэлт чаддаг юм бүгд компаниуд адилхан шүү дээ. Нэг төстэй юм хоорондоо баг адилхан. Тэгээ эрэлт хэрэгцээ гар утасны одоо юу гэдэг ямар өөр юуны юм жирийн бүгд яг адилхан нэг бусдаас нэг давуу гараад ах юм байхгүй.
Гэтэ зүгээр тийм нэг системтэй болсон бизнес байхгүй хамгийн гол нь эрэлт хэрэгцээ ихтэй энийг байхгүй болчвол нэг юм болохгүй болчихно. Тэ? Хин нэгэн үнд ямар нэгэн хэрэгцээ үйл ажиллагааг оруулж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ адаглаад мөнгөн дээр суудсан учраас халаасанд мөнгө орж ирээд байна. Гэхдээ өрсөлдөөнөр одоо жишээлбэл нөгөө өрсөлдөөн гэхээр нөгөө өөрсдийнх нь үнц нь байхгүй учраас өөрөөс нь давуу гарч ирээд байх юм байхгүй учраас нөгөө мөнгөөр өрсөлдөг юугаар одоо үнээрээ өрсөлддөг тэр зах зээлийг бүрдүүлж байгаа бизнесүүд яг юм байхгүй юу? Ойлгосноо? Тэр бизнесүүд яадаг вэ? Өөрсдийнхөө үнц нь байхгүй учраас нөгөө эрэлт хэрэгцээ нь хичнээн байгаад байгаа мөртлөөсөө тувааж гараад байх юм байхгүй. Одоо зөндөө олон өсчингүүд байгаад байгаа шүү дээ, тий? Зөндөө олон өсчингүүд байсараад амраагийн салаанд яагаад хүмүүс орох хэрэгтэй гэдэг ялгаа нь гарч ирээгүй болоод яг жирийн өсчингүүдтэй адилхан болчих гээд байгаа байхгүй. Тий? Тийм учраас амраагийн салон илүү гоё өөрийн гэсэн брэндтэй, өөрийн гэсэн хийдэг ур чадвартай тэр нь ялгарч хүмүүст мэдрэгддэг учраас амраагийн салонд илүү хүн мөнгө төлж чадна, орно гэх жишээ нь тий? Ойлгомжтой тий? Дөрөв дэх талбар хамгийн сүүлийн гоё талбар нь та нар яг өөрсдөө уур чадвартай байгаад энэ үнэ. За. Энэ дөрөв дэх талбар тий? Өөрсдөө уур чадвартай тэрэндээ зах зээлдээ тохирсон хэмжээний уур чадвараа гаргаж ирээд тэр чинь маркетингаар бид нар ямар үнцэнтэй, ямар брендинг гэдгийг гаргаж ирсэн үдээс энэ харагддаг байхгүй юу? Гоё нэ. Тийм байгаас тий. Тэгэхээр яг энийг одоо өнөөдөр аваад гарцсанд болоод би та нарыг одоо өнөөдөр ямар ч хэлсэн тий бизнес хийхэд бас нэг жоох ухаантай болчихлоо гэж хэлэх гээд байгаа байхгүй юу?